Энэ 7 хоногоос эхлэн аймгийн засаг даргын тамгын газар дархан сум, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийтийн аж ахуй үйлчлэлийн газар зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран тухайн жилийн бүтээн байгуулалттай холбоотойгоор 7 хоног бүрийн мегмар гарагт хуралддаг болж байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаны хүмүүс энэ сарын 12-ны өдөр хуралдаж, ойрын хугацаанд хийх ажил тулгамдж буй асуудлуудаар санал солилцсон юм. Мэргэжлийн бүх хүмүүс маань мэргэжилтнүүд маань оролцсноор энэ жил дарханд их бүтээн байгуулалтын ажил юун дээр нь саатж जैन зураг төсөл нь яасан. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад ямар саатал байна? Түүнд нь зориулсан тодорхойлолт нь дутуу байна уу? Хаана юу нь гацаад байна? Яагаад гэвэл Монгол орнд бүтээн байгуулалтын ажлыг хийхэд цаг хугацаа бага, зуны эдгэн сартай. Тийм учраас бид нар амжиж хугацаанд нь тендер бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө зарлах ёстой. Ингээд түүнд нь нийцсэн тендер гүйцэтгэгчийн шалгаруулах ёстой. Ингээд дарханд маань бүтээн байгуулалтын ажил зогсохгүйгээр явах ёстой. Ийм учраас бид энэ дээр нь асуудал ширээ тойрч суужгаад ярьж байна. Хурлын маргааш буюу лавг гарагт бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудаас гарахын тулд тухайн багийн нийтийн хурал, багийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд хэлэлцэж асуудлуудыг шийдвэрлэх юм байна. Энэ дээр бол манай аймгийн хэмжээнд бол аймгийн төсвийн хөрөнгө оруулалт орон нутгийн хөгжлийн сан нийлээд бол 6 тэрбум гаруй төгрөгийн ажил хийгдэнэ. Энийн эхний ээлжинд орох ажлуудыг бол сая ярьлаа. 15 ажлыг эхний ээлжинд ингээд зогдсон бэлэн болсон бол оруулъя гэдэг дээр тодорхой болгоё. Шийдэгдээгүй юм байвал газар дээр нь мэргэжлийн хүмүүсийг авч яваа шийдий гэдэг юм шийдэлт хүрлээ. Тэрбээр цааш ярихдаа 2016 онд манай аймгийн хэмжээнд орон нутгийн хөгжлийн сан төсвийн хөрөнгө оруулалтын нийт 6 тэрбум гаруй төгрөгийн ажил хийгдэнэ. Үүнээс тендер зарлах томоохон 47 бүтээн байгуулалтын ажил байгаа гэлээ. Дээрх ажлуудаас дурдвал төв цэнгэлдэх хүрээлэнгээс хараа голын гүүр хүртэл 1300 м зам, хүүхэд хөгжлийн ордон, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам гэрэлтүүлэх зэрэг ажлуудыг нэрлэж болно.